Амлахаар чангатдаг юм да. Дандаа хар бараа юм яриад явах. Гэтэл 13 тэрбум төгрөгийн өдөр болгон алдагдaltaй байдаг орон 10 тэрбум боллоо гэж баярлна гэдэг бол ямар амар гаслантай бай биднес. Гав гинж баг зэрэг сулрлаа гэж баярлж байна. Ямар үг хэлэх юм алга. Тэгээ 39 он хүртэл ямар ч ногдлог шиг авахгүй гэжсэн бол одоо 37 он болсон гэсэн. Ямар том баяр вэ. Тэгэхээр одоо муу амлаад чааваста гэлтэй нь штэ овоодоо одоо эднүс маань жоохон ухаан орж байгаа юм байна. Тэгэхдээ яг нэг үгүй хэлээ. Одоо 34 он хүртэл сорчлоо дуусна. 34 оноос хойш эднүс хаяхад бэлэн болно. Яг сорчилж байгаа үе нь энэ жилээс өмнөх жилээс эхэлсэн. Одоо 7 жил сорчлно. Яг энэ сорчилж байгаа үедээ биднээс юу ч авахгүй. Тэгэхээр би одоо сөрөг юм ярьсангүй. Зүгээр тэр 20 банк эднээс нэг 15 банк л гэж яриад байна. 20 банкнаас авсан зээлийн тэр үйлчилгээний хүү одоо хаана явна? Өнөөдөр маш олон асуух зүйлүүд байна. Тэгэхдээ одоо гав гинж арай жоохон суларсан юм болоо да. Цус боох нь арай багассан юм болоо да. 26 оноос ногдлоо шиг аавна гэд мэдэгдсэн мэт сайн засгийн газрынхан. Тэрийг нарийн тооцоог нь би гаргаж өгч болно. Тоогоо бодно шүү. Цаасан дээр тоогоо бодно. Өнөөдөр хүртэл эднээс дандаа пиардаж болж яан болохгүй байх гэж болж яан гэж дандаа хий ярьдаг. Цаасан дээр тоон дээр ярих нь хамгийн чухал. Энэ бол хамгийн чухал зүйл. Би цаастаа ярьдаг. Цаас харуулж иж ярьдаг. Эднээс хэзээ цаас харуулдаг. Дандаа мэдлэггүй болсод. Тэгээд би бүр аргаа бараад оюу толгой дээр онтрой дээр бие даасан хөндлөнгийн шинжээч чинь хаа байна. Шинжээч чинь дүгнэлтийг харьяа гэдэг. Шинжээч байхгүй сайд өөрийгөө уул уурхайн гэрээний мэрэгчлэн гэж бодох юм бол Монгол орнд далаараа тавилсан гэсэн үг. Тэгэхээр яг вэ дамжны юм сайд бол байдаг тэнхэгээрээ л мэрэж. Засгийн газар байдаг тэнхэгээрээ л мэрэлээ. Одоо энэ дээр би илүү хүсэж байна. Монголын ард түмэнд ингэж доромжлуулахгүй байхыг би илүү хүсэж байгаа. Ямар боломжтой байсан гэж та харж байгаа таны хувьд? Чи ёстой зөв асуулт асуулаа. Хамгийн түрүүнд ориалтын юм. Олон долоо юм ярихгүйгээр ганцхан ориалтыг одоо 5% буулгах гэдэг байгаа шүү дээ эднээс чинь. 5%-ийг 15-аас 20% болгоно гэдэг тооцоо судалгааг нь бидэнд өөртөө ализений 15 жилийн өмнө өгсөн. Одоо 16 болчихсон 2009 онд. Энд чинь 17 жил болчихлоо. Өгсөн байгаа. Ориалтын. Хоёрдугаарт та нар одоо эднээс ингээл зээл мэйл одоо ингээл хүүгийн буусган хэн хямж байгаа тэрийг тэр зээлийн тооцоо хэн хийдэг? Монголын талаас хэн оролцдог? Энэ тоо бодож тэр хооронд нь тоогоор хуурахад эднээс амархан шүү дээ. Энэ 2%, 3%-аар буулгалаа гэдгийг цаана 10% нэмчүүл яах юм? Та нар менежментийн төлбөрийг одоо талаар нь буулгалаа гэж бодъё 6-аас 3%. Гэхдээ зардлаа дахиад 100% өсгөчүүл тэр чинь дахиад 6 биш бүр 9% болно шүү дээ. Тэр зардлын тооцоо үйл ажиллагааны энэ эдийн засгийн тооцоонууд дээр Монголын талаас хяналт тавьдаг хүн байна уу? Өнөөдөр тууз гээд 9 хүн байна. Тэн дээр 3 Монгол байгаа. Энэ 3 Монголын оролцоогүйгээр тэр 6 хүн бүх тооцоо судалгаа шийдвэрээ гаргадаг. Миний танарт ойлгож байна уу? Энд хяналт хэрэгтэй. Өнөөдөр ориалтыгаа нэмээ. Ориалтыгаа л ганцхан нэм. Энийг одоо би баян хэлдэг. Ориалтыг л өсөв. 26 оноос таны хувьд юу ашгаа хөтөж чадахгүй гэж үзэж байна уу? Өөрөө хэлбэл. Энийг жоохон тодорхой ярьж байна. Хүрдэхгүй би та нар тооцоо. За та нар одоо ингээд тооцоо яриул залхах байх. Тэгэхээр надаас тооцоог дэлгэрэнгүй аав. Хэдэн онд ашиг хүртэх юм бэ гэдэг. Би тоогоо харж ярихгүйгээр эднүсийг цээжээр ярих юм бол жинхэнэ популист нь болгоно. Тоогоо харж яагаад ярих юм бол энэ бол шинжилгээтэй дүгнэлттэй яриа болно. Та нарт би тоогоо тарааж өгье.